Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Бид энэ удаа хэдийн цэргийн бэлтгэл офицер Хурандаа инх тайвныг студидд хүрээд байна. За, манай урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Баярлалаа. Та маш олон жил хил хамгаалах байгууллагад ажиллаа. Яг хил дээр заставын даргын албыг бас олон жил ажиллаа. Улс орны тусгаар тогтнолтой хил хязгаар ямар холбоотой байдаг, түүний үнц нь юу байдаг, энэ талаар бас хоёул ярилцъя. Ер нь Монгол улсын хил хязгаарыг дэлхийн бус улс орнуудтай харьцуулахад харьцангуй амар тайван онцлогтой хил гэж цэргийн судлаачид үздэг юм байлээ. Та энэ талаар тодруулаач эхлээд. За Монгол улс болоод одоо Оросын холбооны улс бүгд нарт хятад ард улс гэдэг дэлхийн хоёр том улстай одоо хилдэг. Үүн дундаа бол одоо Оросын холбооны улстай 3543 км. Бүгд нарт хятад ард улстай бол 4709 км ийм том хэсгээр тухайн улсуудад бол одоо манайх хамгийн урт хуурай газар хилдэг улсаа гэж одоо үздэг тий. Хамгийн асуудалгүй хил гэж үздэг энэ хоёр том гүрэн хамгийн онцлог нь. Хамгийн чухал зүйл бол одоо өв таалга хил хязгаар тийм ээ. Тэгэхээр энэ хилийг тодотгох, хилийг одоо ингэж хил хязгаарыг тогтоох гэдэг нэг асуудал бол бас нэлээд олон жил үргэлжилсэн гэж яригддаг. Энэ хамгийн сүүлд хизээ хилийн хувьд маргаангүй гэдэг одоо шийдэл дээр хүрч шийдэгдсэн бэ. Тэгээ улсын хил бүрэлдэн тогтно гэдэг ийм асуудал бол өөрөө 10-10-аар биш 100-100-аар биш олон мянган жилээр одоо ингэж олон мянган жилийн одоо хөрс зэрэгтэй улсуудаа тэмцсэн тэмцэл олон удаагийн цэрэг улс төр геополитикийн үйл ажиллагаанууд маш олон одоо гэрээ хилцээр одоо явсараад явандаа улсын хил бүрэлдэн тогтдог. Одоо манай хилч ялгаагүй одоо урд өмнөхдөр таравхтайн гэрээ, буурын гэрээ, хяхтын гэрээг л одоо ингэ бид сонсогддог. Энэ олон гэрээнүүдийн үндсэн дээр явсараа байгаад одоо 1958 онд 1900 одоо 58 76 онд бол Оросын холбооны улстай тухайн үеийн зөвлөлт холбоотой улс тийм ээ. 1962 онд бүгд нар хятад ард улстай хилээ бүрэн тогтоож нэгдсэн үндэсний байгууллагаараа баталгаажуулж ингэж авсан ийм ер нь одоо дэлхийд бас нэлээд асуудалгүй хилтэй гэдэг хилийн асуудал маргаангүй тийм тогтоосон энэгээрээ одоос нэлээд бас онцлогтой ийм хил байдаг. Ингээд тэрний дараагаар хил тогтоосны дараагаар хилийг хамтран шалгах гэж асуудал байдаг. За. Хоёр улс хамтран шалгадаг. Ийм бол 20 жил тутамд явж яадаг ийм ажил байхгүй. Хоёр талынхаа өөртөө одоо бол хойд төстэй явагдаж байгаа шиг байна. Ингээд одоо асуудалгүй тогтоогдсон. За сүүлийн үед одоо олон нийтийн сүлжээгээр одоо маргаан дагуулсан зүйлүүд яригддаг л да. Гэхдээ үнэн худлыг мэдэхгүй учраас би асууж байна. Бүгд найрамд хятад улстай одоо хилийн асуудлыг наан цааш нь одоо татсан байна гэдэг. За энэ одоо тийм зүйл байж болох уу? Энэ хэр одоо орон дэстэй мэдээлэл бэ? Хүмүүс хэмзэг ханддаг л да. Тийм ч одоо манай ард түмэн бол бас хилийн асуудал нэлээд нандинаж их эмзэг ханддаг. Нийт илрүү нөгөө талаараа одоо хилийн тухай нарийн ширээнүүдийг одоо мэдхгүй гин тий. Одоо заавал одоо мэдэх юм бас боломжгүй ч байх, шаардлагагүй ч гэж магадгүй. Тэгээ ийм асуудлууд бол санаатаа санаадгүй янз бүрийн байдлаар ингэж үе үе гарч ирдэг. Энийг дэврэгж хөөргөдөг одоо ийм ч одоо бас юм байна. Одоо Монгол улсын хилийг бол энэ ч одоо нэг улсын хил биш цаатлын улстайгаа хоёр улсын хил тийм ээ. Тэг жоохон хөдлөх зөрчил гэдэг бол хоёр улсын одоо хилийг олон улсын маш олон гэрээ конвенцийг зөрчих юм асуудал гарч ирдэг. Нөгөө талаасаа улсын хилчээ бол дэлхийн 200 гаруй улс орны иргэд өдөр тутам зорчиж байгаа дэлхийн хэмжээний одоо ийм хил нэгдсэн үндэсний байгууллага бүрдүүлсэн тийм ээ. Түүнийг тогтоохдоо одоо инженер геодезийн аргаар маш нарившилтэй одоо мянганы нарившилтэй тогтоодсон. Юун одоо тэрийг нааш 1 км татах, 1 см татах ийм боломжгүй эргэцэн үед юм байгаа байхгүй юу? Энэ бол 50 цагт одоо ингэж хөдөлгөх хэрнэ боломж байхгүй. Хил бол хөдөллөө гэхэд ямар нэгэн байдлаар өөр нэг улсын одоо харьяанд байх, хамааралд байх тийм магадгүй дайн тэмцэл ийм юмны бол масал одоо хөдлөх байдал үүсч магадгүй гэдэг бол ярмаар байгаа. Одоо энэ олон нийтийн сүлжээнд явагдаж байгаа ийм янз янзын өнцгтөө ийм мэдээллүүд бол ямар ч тийм зүйл байхгүй нэ гэсэн тийм одоо хариулт. Тэг яг манай залуучуудын аялж явж итэл одоо улсын хилийн шугамаас наашаага тодорхой хэмжээгээр 500 м гэдэг юм уу 1 км зайд гэдэг юм уу те яндрын одоо хэмжээтэй байгаа. Одоо хилийн зурус, хилийн торон саад энэ төр байгаа. За энэ юмнуудыг бас үзэн зарим нь одоо тодорхой хэмжээгээр бас гэмтсэн, саатсан ийм болоо харагдаж байдаг. Тэгэхээр яг улсын хил тасарсан байна. Одоо хэцүү байна. Ийм байдлаар хүрдэг энэ бол яг ойлголтын зөрүүтэй асуудал. Тэгэхээр хил хамгаалах байгууллагын үүсэлгээл ярил одоо 90 жилийн өмнөөс л одоо ингээл хил хамгаалах байгууллага бол 90 жил гэж одоо
саяхан тэмдэглэсэн. Гэхдээ бол та сайхан асуулт болоо. Ерөөсөө улсын хил гэдэг чинь улс одоо энэ нүүдчдийн одоо манай сайхан үзэсгэлэнт нутаг дээр хизээ хүн төрөлхтөн одоо хүн те энэ улс Овг аймаг Монголын одоо анхны одоо гал голомт хизээ бадарсан бэ. Тэр үе бараг түүнээс өмнөх үедээ л одоо холбогдно. Одоо манай улс бол хүннүүгийн үеэс гэж одоо түүхээс үүдээд ярьж байна тийм ээ. Тэгээ хүннүү сүннүүгийн үед бол Овтаа гэж одоо хилийн зэрэг байсан тухай. Овтаа ван гэж одоо хилээ хариуцсан, хилийнхаа бүх асуудыг хариуцсан юм жанжин түшмэл байсан тухай одоо түүхийнхээ үлдсэн байгаа тийм ээ. Одоогор бол гэрээ хилцээр шүү дээ. Тэд одоо танаа тэрнээс цаашаа суун бид наашаа суун. Одоо тэр хилийг одоо тэр тогтоож байсан байна, хилийн зэрэг байж байсан. Их Монгол улсын үед мөн одоо хилээ хамгаалж байсан. Тэр үед одоо хилийн харуу цэргийн тухай бол нэлээд одоо өргөн том сэдв болно ярих юм бол үүнээс нааш бидний мэддэг ардын хөвсгөлийн үеийн харуул занг гэдэг кино номч байдаг тийм ээ. Ингэж явж байгаад одоо ардын цэргийн харьяанд нэг хэсэг байсан 1933 оноос хилийн зэрэг одоо дотоодын хамгаалалт яамны харьяа хилийн зэрэг одоо нэлээд томоохон нэгж байгуулагдсны одоо ойл явж байгаа юм л да тухайн байгуулалтын одоо 90 жилийн ой болж байгаа. Тэгэхээр Монгол улсын хил хамгаалтын хилийн түүхийг бол одоо ер нь улс үндэстэн үүссэн үеэс л үзсэн. За таныг хил хамгаалах байгууллагт ингээ ажиллаж байх үед эд одоо яг эх орныхоо торгон хил дээр заставын дарга хийгээд байж явах үед цэргүүдээ хэрхэн сургуун хүмүүжүүлдэг байв, бэлтгэдэг байв. Тэр дурсамжаас хуваалцвал сонин сайхан шүү дээ. Тэг яг хилчин болно гэдэг бол ажил мэргэжлэхээс илүү одоо хувь заа яаж гэж хэлж болохоор те өвөг дээдсүүдээсэн энэ өргөн уудам үзэгдэн цайхан нутаг дээр энэ баатарлаг түүх агуу их орны иргэн суут өвгдийн одоо үргэлжлэл болж төрнө гэдэг бол би бол энийг гайхамшиг хувь тавилан гэж боддээ. Ингэж төрөөд одоо энэ эх орноо энэ өвгдийнхэн залгамж болж энийг хамгаалахад гар бие оролцох, бие сэтгэл оролцох ийм хувь тавилан тохиосныг бол би хувьдаа бол манай хэлжид бүдлэгж бодож байгаа. Хувь тавилан гайхамшиг учрал хувь заяаны одоо хэмжээтэй ойлгодог ажил ихээс илүү хэдийгээр одоо сурсан сургууль гэдэг ингээд ажиллаа хийж байгаа юм шиг боловч дархан хэл өөрөө бол одоо тэгээ ирчүүдийг сонгож авч, сургаж, шигшиж, дадлагжуулж тийм ээ 20-30 ирчүүдээс 2-3-ыг өвдөөж яаж тэрийг одоо цааш нь ингэж авч явдаг юм одоо шалгууртай, өндөр босготой одоо ийм албалдаа. Тэгээ ер нь бол дархан хил дээр зогсоод тэр онгон хүний хөрөөгөө тэр онгон сайхан байгальд тэр адис жанлуу одоо авшиг орсон газар байна гэдэг олон ирсэн уухайн төрлөгд ороод ажиллаж амьдрнаа гэдэг бол цаанаасаа л ерөөсөө тийм сайхан одоо хувь тавилан юм шиг л ингэ санагдаж байдаг л да. Манай одоо нэг дуунд байдаг сүлдэд багны нэрдээс наран мантахыг харахад нас минь залуужнаа. Сүрлэг их хормын ард байгааг бодохоор зүрх минь омгшноо гэж нэг ийм одоо энэ шүлэг бол тэгээд яг тэр л одоо миний яриад байгаа илэрхийлж богинохоор илэрхийлсэн бэ. Тэгэхээр эх орныхоо төлөө амин сан зориулсан бүлээн усгасан Монгол улсын баатруудын талаар хилээс төрсэн баатруудын талаар бас танаас заавал асуумаар санагдаж байна. Монгол улс бол одоо хилийн зэрэг бол 14 улсын баатартай байсан. Сая нэг баатар нэмж төрлөө тийм ээ. Төрлөө тий. Ингээ 15 баатартай хилийн зэрэг. За энэ 15 баатарын одоо гавьяа гайхамшиг ярих юм бол одоо өнөөдөр дуусахгүй их юм болно. Яг миний аль паасан 2 застаа би Доронтой аймгийн халах голын одоо 1939 оны халахын голын дайн болсон тэр застаавт одоо хувь тавилангаар гэдэг юм уу 6 жил аль паасан. Монгол улсын баатар Чогдонгийн нэрмжтэй гинэнээсээ 5 баатар төрүүлсэн юм гайхамшигтай застаавт аль паасан л да. Тэр заставын 5 баатрын тухайч ярил одоо их юм болно тийм ээ. Тэгээ одоо манай заставт болвол эх оронч эрэлхийг хилчидэн тэгээд одоо төрсэн хүмүүсийн нэр сэнгээ байж би сүүл саяхан нэг үзэж хагаад нэг одоо эрэлхийг хилчин нөхөн л одоо намтрыг харж ялаа л да. Дангаа сүрэн гэдэг хүмүүс бол эх оронч дангаа, баатар дангаа гэж ингэж ярьж ирсэн саяны гардал байсан юм байлээ. Архангай аймгийн Сахир сумын харьяат ийм хүн. Тэр хүн бол одоо тэр алх голын дайны жилүүдэд 200 гаруй дайсан нэг одоо устгаж те 10 гаруй амьд хил олзолж өөрөө 6-7 удаа шахтаж нэг удаа Гуйлан баатрыг одоо байлж яхад нөгөө бууных нь амруу дайсны мэрэгдэн буудагчийн сум орж замгийн гацаасан гэж юм яриа байдаг. Тэгэхэд иргэдэн одоо байж исэн мэлээ л дээ. Тэгээд тэр мэрэгэн буудагчийг манайхаа устгаж чадахгүй байж дараа малгайгаа зойлгодоо гэд
малгай ингээ өргөхт нь малгай руу сум тас хийсэн. Тэгээ манай тэр Дангаас Өрөнбаатар бол нөгөө дайсныг одоо нам буудсан байгаа. Тэр өргөхөд буудах агшныг олж тийм ээ. Одоо дайны олон хүнд өрхийг туулаад үе үе одоо хий юм үзэж бас айд сандардаг ийм үстэй болсон гэдэг. Энэ дайнаас хойш энэ хүнийг бол Баатар болгоё, шагнуулъя гэж олон удаа санал гаргасан ч одоо намд илсээгөө. Тэр одоо ухаан санаас итгэцийн хувьд бас хэвийн биш гэж үзэж энэс одоо хойш тавьж ирсэн гэж одоо ийм одоо харамсмал түүх бол маш их шүү дээ. Би бол нөгөө олон баатруудын тухайш нэлээд жирийн цэргийн тухай яриас одоо өөрийн став тал бааснараа тий. Тэгээ Монгол улсын хил тойроод ийм тухай ярих бол одоо хэдэн бод ном бичиж одоо гүйцэтгэхгүй жагсаалт гарна. Би одоо дараа нь одоо ягаад чи улаан улдаас улсын баатар Лавгдорж баатарын нэрмж став тал баач байсан. Тэр баатар нас л одоо энэ 70,000 одоо их говийн зоригтон гэдэг юмд одоо голлох үрийг гүйцэтгийг тогтоож ингэж явж гаад тэгээ дараа нь дэвшиж өдөр Алтай цаадгаа руу томдож очиод 22 одоо Османы 22 баатартай байлдаж яваад 10-ыг нь өөрөө устгаад хамгийн сүүлд одоо цээжиндээ шархтаад гутлынхаа жирийг ингэж чулуу ороогоод шархандаа хийгээд суугаагаараа өнгөрсөн байсан ч гэдэг юм манай төв сургуулийг төгссөн офицер ийм баатар. Миний одоо аль паасан 250-ын тэгэхэд одоо ийм одоо ярих юм бол үүсгэдэг те. Гайхамшигтай хилчид бол яагаад тэгэхээр хамгийн захын хязгаар дээр байж идэг. Дайсан орчид хамгийн түрүүнд одоо тэр цөөхөн хилчид яг үргэлж давуу дийлэгчгүй одоо илт давуу хүчний эсрэг ингэ сөрөн зогсдог. Тэгээ одоо Оросд нөгөө Курскийн тулаан гэж манай байтаг бод кино өдөр үзсэнтэй өрүүлж ийм хүч тэнцвэргүй тулааны өмнөөс ерөөсөө байгаа бүхнээ зөрөлдөг, байгаа юм нь ерөөсөө амин л байдаг. Энэгээр бол онцлогтой. Дараа нь тэр ардын зэрэг дараа нь туслах хүч бол хэдэн цагийн дараа байд юм уу ирэх одоо ийм юм шүү дээ. Хамгийн түрүүс тургах юм бол хил дээр эхний зочинтой, эхний нартай, эхний дайсантай бүхэл юмтай тулгардаг. Ийм онцлогтой. Их орны тусгаар тогтнолын үнц нь болсон хил хязгаарын энэ албын талаар хүндэтгэлтэйгээр бас залуу үедээ юу гэж хэлмээр байна. Сайхан асуулт байна. Үнэхээр улсын хил бол улсын тусгаар тогтнолын үндсийн үндэс. Тусгаар тогтнолын эрхэм шалгуур үндэсний аюулгүй байдлын үндсээ гэж ингэж ярьдаг. Гэр оронд бид нар одоо ингээд нэг 2 өдөр хоолгүй байх бол ингээд даваад гарна. Гэтэл баруун айлын одоо бата хашаа ганааш нь татаад гэрт орж ирээд хойморт өвдөд бол нэлээд одоо зохицуулах хэцүү асуудал үүсэж эхэлж байна даа тийм ээ. Гэр орон түүнтэй адилхан улс оронд ерөөсөө эрдэм боловсрол эд хөрөнгө бүх юм байвчиг хил хязгаар нь одоо аюултай болоод ирэхээр хаалгууд нь онгорхоо болоод ирэхээр энэ бүх юм одоо утгагүй болж эхэлдэг тийм ээ. Энэ утгаар бол одоо улсын хил бол ерөөсөө улсын орны тусгаар тогтнолын үндсийн үндэс байдаг. Энэ одоо олон зуун мянган жилийн тулгаралт тэмцэл одоо бидний түүх бол хүн төрөлхтний түүх бол өөрөө тэмцлийн түүхээ гэж ярьдаг тийм. Гэтэл юуны төлөө тэмцээд идэм хэрэг хилчид ерөөсөө хилээ наашаа болохгүй төлөө газар нутгаа багасгахгүй төлөөх энэ тэмцлийн төлөө л одоо явсараад ингээд хэдэн мянганы тулаад өнөдөр ирсэн хүн төрөлхтөө ерөөсөө амс хийсэн үе байгаа юм уу тийм. Чөлөөлөлттэй ам болон олохлын айлдаанд оролцож байсан хүмүүс нутагтаа ирээд сэтгэл зүйх тийм докторгүй төлөв байдалд байсан юм байна л. Тэгээ энэ юутай холбоотой гэхээр зэрэг мэдээж ойлгомжтой дайн тулаантай холбоотой. Энэ алба хажих мэдээж улсаас тодорхой хэмжээний сургалт юм хүмүүс явж яадаг байсан байх. Одоо ч явж байгаа байх. Гэхдээ тэр ялгаа байна уу гэдгийг бас нэг асуумаар. Хуучин улс төрийн ажил гэж байсан. За. Одоо сэтгэл зүй соёл хүмүүжлийн ажиллаа гэж явж идэв. Албаныхаа тал дээр хүмүүсийг одоо сэтгэл санааг өөд нь өргөх те албанд бэлэн болгох, албаны одоо энэ сэтгэл санааг өргөх, тэр сэтгэл зүйг судлах одоо юм л чиглэлтэй ажил шүү дээ. Хуучин улс төрийн ажил гэдэг одоо байсан юм болоо зоригжуулдаг те дайчин болгодог, сэтгэл санаагаар нь өргөж өгдөг улсын одоо юм ажилласаа агуулга нэг л дээ ялгаа байхгүй. Нэрний хувьд бол жоох өөр болсон нийгэм цаг үетэйгээ болж одоо доторх одоо үйл ажиллагаанууд бас нэг жоохон өөр болсон ийм хэмжээтэй л юм явж байгаа. Энэ олон залуучууд хил дээр аль паасан гэдгээр бас бахархдаг л да. Тэгэхээр та өөрөө залуу хүмүүстэй ажиллаж ялээ тэднийг зааж сургаж халамжлан хүмүүжүүлж эрд зэрэг эр хүн болгоход одоо яалт чарахгүй л одоо ажил өргөний хуваар ингээ оролцож ирсэн хүн. Энэ Монгол залуучуудын бас нэг онцлогийг анзаарав. Хүү төрвөл хил манах хүү төрлөө гэдэг эртнээс уламжилж ирсэн үгтэй тийм. Саяхан Балжирын догмод байгаа хил манад ирсэн эр хүн айлын хойморт авдарных нь өмнө сууж дайлуулах хэрэгтэй гэсэн юм сайхан үг ütсэн байсан. Энэ бол манай ард түмний бас хилээ хилчтэй бас ямар хэмжээнд үздэг үү те. Дархан хил, торгон хил
алтан хэл, хөлийн тэнгэр цэлмэг байг хинч халдшгүй дархан хэлгээд одоо байж болох л одоо бүх сайхан үгээр бол хилээ ингэж бас зүүрлж хэлсэн байдаг. Энэ бол манай ард түмний хилээ бас ямар хэмжээнд эрхэмж нандгэрж үздэг вэ гэдэг нэг илэрхийлэл баг. Хил дээр бол одоо эр хүн болгоно болдог бол аль хаагаасаа гэж бододیں۔ Гэвч өнөөгийн цаг үед бас манай улс орны төсөв хөрөнгөтэй тэр хил дээр байгаа бас бүгд очих мэдээж боломжгүй байх. Тэг яг одоо хаах хэмжээндээ залуучууд хааж ил байна. Тэгэхээр түрүү одоо хоёул ярьсан хаах одоо юм өшөө юм өргөн хэмжээгээр хаах хүнд үүрэг гүйцэтгэх болох юм бол манай залууч аяндаа л одоо ингээд хил өөрөө тэгж одоо хүнийг одоо хэмрийн босгож ер зөргийг бадрааж сэтгэл санааг нь бүгдийг өөрөө бэлдээд өгдөг ийм албал да. Ер нь хилжтэй бол манайхан бол сайхан одоо ингэж хүндэлж ард түмнэрээ улсаараа тэр дарга цэрэн дээр нийлж гаад хилийн дээр одоо байгаль нь өөрөө ингээд бүх юм надад тэр хүнийг бэлдээд ингээд өгчдөг л дөө. Ер нь хаа газрын ард түмэн хилжтэй нэг сайхан хайртайш Оросууд цайр границ хилийн хаан гэж манай өмнөд төршид бол их орны амьд багна гэж те. Ер нь дэлхийн улс төмнүүд бол улс орны сүлд явж байна. Амьд баг нь хаалга маань байна гэж үздэг. Ийм үтэй нэг бас одоо сонсож байгаа манай залуучууд тэгээ бас мэдэж авч бас энийг бас бодож байгаасаа гэж ингэж бодож өгдөө. Бидний одоо тэр хил дээр хааж байгаа залуучууд амрах өдөр амгалан шөнөө хэдий шөнөийг хаснаа энд одоо Улаанбаатарт энд малаа яаж байгаа манай малчдын яг амар 50 өдөр тэр амгалан шөнийх нь итгэл зөөрн тэр одоо улмал нэмэгдэж явдаг юм уруу хамааралтай. Тэнд хэдий шинэ амралтаасаа тэр энэ хүмүүс араа амрах амгалан 50 байх юм боломж өсөөд байна гэдэг юм уу те ийм уруу хамааралтай. Энэ чухал албалдаа тэгээ манай залуучууд одоо албаа хааж л хил дээр халбаах одоо энэ сонирхол бол хэвээрээ байна. Сайн байх шиг. За цэргийн шинжилгээ ухаан гэдэг ийм шинжилгээ ухаан байдаг. Гэтэл манай улсад хэлийн цэргийн шинжилгээ ухаан гэдэг зүйлийг бас дэлхийн хил хамгаалах байгууллагын хэмжээнд гэх юм уу бас анхаарал хандуулж чадсан одоо бас эрхэм үнэтэй гавьяатай хүн байдаг. За энэ талаар тодруулж бас таны багш байх. Тэ бас тэр болгоо хүмүүс мэддгүй сайхан одоо чухал асуудал. Монгол улсад одоо шинжилгээ ухааны шинэ салбар чиглэл үүсгэн байгуулсан хүн юм аа гэж одоо батламжилсан ийм батламжтай ийм хүн байсан. Монгол улсын одоо хуучин зөвлөлт холбоотоос сурж явах үедээ одоо Азийн арваа гэж алдаршиж явсан. Манай алдартай генералсан Шавийн арваа гэдэг ийм нар манай хилийн зэргийн олон жил командалсан хүн. Одоо саяхны хүртэл бидний дунд амьдарч илаа. Энэ хүн одоо хилийн төлөө бүх амьдралаа зориулж одоо эсвэл одоо гавьяаныхаа амралтнаас гарснаас хойш хил судлалын шинжилгээ ухааныг үүсгэн байгуулах хөгжүүлэх талаар одоо хувь тавилан амьдралаа зориулсан ийм хүн л дээ. Тэгээ тэр хүн бол одоо Монгол улсад хил судлалын шинжилгээ ухаан гэдэг энэ салбар шинжилгээ ухааныг одоо үүсгэн байгуулсан. Одоо энэгээр одоо хилийн асуудал бол одоо зүүн энэ шинжилгээ ухааны хүрээнд явж явах хэвээр бид хоёр одоо хоёулаа энэ асуудлыг бол олон төмд өргөх энэ богино хугацаанд одоо ойлгомжтой яханд бол би нэлээд энгийн байдлаар ингээд бас харьцуултаа ярьсан шүү. Шинжилгээ ухааны ийм ойлголтойгоо хил судлалын шинжилгээ ухаан өөрөө одоо газар зүй, төв, хүн ам зүй тэ нарийн соёл соёл цаашлах юм бол одоо геометр одоо зураг зүйн хүртэл одоо бүх юм орсон ийм одоо олон шинжилгээ ухаан судлах тухайны уулзар дээр байдаг ийм судлах тухайн л да. Тэгэхээр хамгийн гавьяатай нь энэ дэлхийн хил судлалын шинжилгээ ухаан гэсэн салбарт бас Монгол хүн хувь нэмрээ оруулж энийг өөрөө нөгөө үндсэн судлах тууны ээг гаргаж ирэхэд бас нэлээх тийм үүрэг гүйцэтгэсэн гэсэн зүйлийг бас олон улсын байгууллагууд дүгнэлт хийсэн байна. Тэгэхээр яа харахгүй Монгол хүн одоо салбар шинжилгээ ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулжээ гэдэг бас сайхан бахархмаар зүйл юм тийм ээ. Тий, эртнээсээ хилийнхаа төлөө явсан өнөөдөр одоо орчин цагт ч гэсэн одоо хилийнхаа төлөө явж хилд одоо дэлхийд дахинд одоо хилийн талаараас одоо энэ чинь том алхам хийсэн юм шүү тийм. Улсын хил гэдэг албан ёсны тодорхойлтыг бас мэдгүй хүүхд залуучууд байна. Насан турш зөндөө байна. Тэгэхээр энэ улсын хилийг юу гэж тодорхойлдгийг? Албан ёсны тодорхойлт Монгол улсын хилийг Монгол улсын газар нутгийг хөрс зэрэгэлдээ улсын газар нутгаас газар нутгийн зах хязгаараас зааглаж тогтоосон шугамыг улсын хил гинэ. Түүнээс дэш агарын хил байна. X доош газрын хил байна гэсэн одоо ийм хуульчлан тогтоосон юм тодорхойлттой. Одоо харахад бит одоо ийм зүйл болж нөгөө талаасаа энэ улсын хил гэдэг бол оюун санааны эрх чөлөөний бидний хайр бахархлын соёл ахуйн одоо ийм өргөн агуулгатай хил хязгаар
байдаг тийм. Тэн дээр очиод өнгөйхэд тэр хил гараад эргээд ирэхдээ ер нь хүмүүс ярьдаг доо тийм. Монголынхаа агаарыг амьсгалахад нутгийн салхи гэдэг ийм сайхан билүү гэдэг тийм ээ. Тийм ер нь бол тэр мэдрэгдэж байгаа байдал тэр уулнууд ерөөсөө хоорондоо хэдхэн зурвсын хоёр тал шүү дээ. 5 см-ийн 5 алхмын цаана гараад алхах агаар бол тэр агарын найрлага адилхан байгаа. Гэхдээ орж ирээд одоо гүнзгий амьсгалаад нүдэнээд зогсоход өөр байдаг тухай хүн болгоно л ярьдаг тийм ээ. Тэгээд энэ бас одоо нэг өөр юм байна да тэр хэлэлцгаар юм тийм. Оюун санааны одоо бидний тэр ах уй соёлын бүх юмны хэлэлцгаар юм аа гэж хэлж болох юм аа гэж одоо ярьж байгаа юм. Тусгаар байхын үндэслэл юу вэ? Юунаас хэлдэг гэдгийг бас манай залуучууд маань мэдэж яваасаа гэдэг үднээс би таныг бас ярилцлагандаа өрсөн. Тусгаар тогтнолын үндэс нь эх орны алдаршгүй дархан хэлээс эхэлнэ. Тийм яа харахгүй Монгол улсын тусгаар тогтнолд бол улсын хэл дээрээс эхэлнэ. Хэдий ч нэ хүчрэг мандна. Тэрнээс хойш нэг хэсэг одоо яг гал одоо юм том гал асаад удаан хугацаанд унтардаг шиг том хүчрэг мандж одоо хэдий ч нэ чаднуу тэр хэмжээгээр улс орон бас одоо газар нутгийг агшихгүйгээр хүн ам нь одоо хүчрэг байж одоо нэлээд одоо удаан хугацаанд бас энэ байдлаа хадгалж явдгаа гэж дэлхийн давцсан дээр бол их хүчрэг байгаад одоо буураа болсон улсууд их биш үү те. Бид нар бол одоо энэ өвөг дээдсийн тэр тогтоосон энэ хил дээр тэр асаасан галыг бол одоо бас тэр өндөр сайн орлуулсан хүчинд одоо өнөөдөр бас боломжийн сайхан ингээд дэлхийн дундаж хэмжээний улсын хэмжээнд ингээд газар нутгаар бол нэлээд том шүү дээ те. Ингээд явж байгаа. Тэгэхээр өвөг дээдс маань бол бидэнд нэлээд одоо тийм хүчрэг галыг хасаагаад ингээд үлдээсэн юм. Тэгэхээр Монгол улс бол эртний төрч ёсны одоо түүхтэй дэлхийн цөөхөн хэдэн улс орнуудын нэг. Одоо их Монгол улсын одоо хэлийн асуудал маш их зүйл л дээ. Ярих юм бол гүйцэтгэдэг одоогийн боомт газрын чинь хэлийн сүвч гэдэг юм ингээд бүгд нэртэй тэр үеийнхаа. Бүр эртнээс л ингээл улс орон төрч ёс байхад л байж л байсан. Тэглгүй байх юм чи одоо ерөөсөө улс байна уу хил байна те. Хилгүй улс бол одоо ямар утга учир байхгүй. Хилээ хамгаалдаггүй хаалга үүдэн онгорхоо улс юм байх боломж байхгүй. Ерөөс тэр үедээ одоо боомттай хилтэй хилээ хамгаалдаг улсын хил чи өөрөө одоо нэг талаасаа юм яс батуу хамгаалагч нөгөө талаасаа дэлхийн 200 улсын иргэдийг чөлөөтэй нэвтрүүлдэг шалган нэвтрүүлдэг ийм бас давхар үүрэгтэй шүү дээ тий. Нэг талаас нь хамгаална нөгөө талаас нь хууль дүрмийн хөрийн гаргана хэлийн тухай одоо олон улсын маш олон гэрээ конвенцийг хэрэгжүүлдэг энэ үүрэгч гэсэн одоо аль эрсдэл төр одоо хүннөөс үнэг үед их Монгол улсын үед алтан гэргээгээ бариад одоо паспорт шүү дээ тий ингээд гардаг байсан. Энэ ч одоо хэлийн л асуудал. Ерөөсөө хэлийн түүх гэдэг бол өнөөдөр одоо Монгол улсын түүх л гэж ярих. Гэтэл Монгол улсын түүхийг гэж үзэх юм бол дэлхийн түүхийг ярина гэж үзэж байгаа. Тэгэхээр одоо Монгол улсын хэлийн түүхийг ярил бараг л дэлхийн түүхийг ярих шиг ийм хэмжээний юм ярьж байгаа юм. Тий, улс орны одоо тэр тэмцэл ялалтын түүх бол ерөөсөө хэлийнхаа төлөө л хилээ хамгаалахын төлөө алцнаа буцааж авахын төлөө ингэж л явж ирсэн юм. Манай залуучуудад эх орон гэдэг ямар үнцэнтэй хэл хязгаар гэдэг ямар халдашгүй ариун нандин дархан ийм зүйл байдаг талаар бас сайхан ярилцлага өгсөн танд баярлалаа. Баярлалаа. Хэлийн цэргийн албанд одоо өөрийнхөө ажил амьдралыг зориулсан бэлтгэл офицер Хуран анги 51 урьж оролцууллаа. Манай урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд их баярлалаа. Баярлалаа. Тарин мэдхийн Мандала подкаст өндөрлөж байна. Анхаарал хандуулан үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа.